TV5 телевизээс зохион байгуулж байгаа, зохион явуулж байгаа одтой бүжиглийн шоу нэвтрүүлгийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын бүжгийн спортын дэд авраг Кам Мин Сон, Пак Чи Су нарыг талбайдаа урьж байна. Солонгос улсын бүжгийн спортын дэд авраг Кам Мин Сон, Пак Чи Су нартай маш их баярлалаа. Үзэгч та бүхний хөсөг хүлээж байгаа, мөн хайрлаж байгаа, дэмжиж байгаа орцогч яг одоо гарахад бэлэн болсон байна. Хамтдаа суглаа ёсоор танилцъя. Ингээд та бүхнийг Отло хамтлагийн дуучин Чинзо туулзуулж байна. За Чинзогийн 3 дахь бүжиг Вальс. Вальс бүжиг. Ямар ч гэсэн сурж байна. Сайн сурж байгаа. 1 2 3 1 2 3 гарлаа 1 2 3 ингэ орч. Тэгээд маар өөрийг нэг чи зогслоо 2. Тэгээд манай партнер болохоор одоо өдөр бэлтгэл авч байгаа болохоор ер нь илүү дараагийнхаа шатанда илүү сайжрах байхаа. Одоо өөр сэтгэл гаргаад тэгээд бас хангалттай сайхан зохицуулж чадж байгаа болохоор үнд нь бид нэг асуудал өгөхгүй байна. 1 2 3 зогсож зогс одоо цааш авахгүй. Вальс үжигэнд ерөнхийдөө хамгийн хэцүү зүйл нь яг би өөрөө яг гараа барилт хөдөлгөөндөө чэйжилжүүл бол нэг хэцүү зүйл бол байхгүй л санагдчих. Чи шүүгчнэр бас нэг юм амласан байгаа юм шүү дээ. Тий. Тэгээ шүүгчнэртэй би нөгөө гэсэн хүзүүтэй болоод барилтаа хүзүүтэй болоод ороод ирнэ гэстэй бас барилтаа заснаа гэж хэлсэн байгаа. Тэгээд тэрийг биелүүлэх гээд бас нэлээ хөлний нөгөө ажил юм шүү дээ. Тэг ингэж ирж байгаа. 3 тойрлоо 1 2 юу тэг юу гэж тавгат могод ингэж яваад байгаа. Тэгэж орохгүй шүү дээ чи. 3 алхаж шүү дээ 1 2 өргөлөө 1 2 3 1 2 3 жоо зөөлөг босол дайчин өөрөө хипхоп хүн маань стандарт яг хүний яг одоо биеийн стандарт гэж юмдаа нэг ороход бол эрэгтэй хүний хамгийн төрөв байдал яг зин зэх байдал нэлээ орохож хичээж байгаа. Тэгээд одоо бол ерөөхдөө бол гол зүйл ойлгож хэлсэн. Ингээд дүүлж байгаа үүдэн дээр хөвж байгаа юм шиг тийм. Тэгээд үүдэн дээр хөвдгөө энэ ингэж хөвтгийг энэ хараа. Гарам ингэж хөвдөх юм. Ингэж өгөө. Зөв арай дээр тий. Чи чадна үстэй тий. Ямар ч хичээнэ тэгээд ямар ч бүх одоо үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд ямар ч хичээнэ гэж хэлээ та. За ингээд Чинзогийн Вальс үжигийг үзцгээе. Баярлалаа тэгэлгүй яг их үзэгчтэй. Одоо харин та бүхний өмнө Outlaw хамтлагийн дуучин Чин Зориг, хамтран бүжиглэгч Март нарын
гайхалтай бүжгийг сонирхолж байна. Хүлээн авцгаана уу? Баяр үргээ. Автоамтлагийн дуучин Джек, бүжигчин Роуз. Баяр үргээ, дахиад баяр үргээ. Удаан фальс бүжгийн гайхамшигыг үнэхээр мэдрүүлж чадлаа. Ямар гоё юм бэ? Хоёр үнэхээр гоё харагдаж байна. Нэрнгэсээ чин сэтгэлээс гоё харагдаж байна. Үзэгчтэй гоё харагдаж байгаа үстэй. Ямар гоё харагдаж байна. Сандлыг өнөө жаргасан шүгчээ. Үнэхээр гоё харагдаж байна. Үнэхээр гоё харагдаж байна. За, удаан байсуудад өөрөө бас их сайхан бүжгийг та хэд мэдж байгаа. Та хоёр. Тэгээ бүжиглж байгаагийн хувьд бол бас дайжгүй бүжиглж байна. Гэхдээ чин зориг ингээд гитерхий чи ингээд ингээд бие сайхан суллахгүй ингээд бүр чангалаад ингээд жоохон одоо сандраад байгаа мó, зочирдоод байгаа мó. Тэгээ нэг тийм үзүүлбэл бол харагдаж байна. За ингээд дараадаа бас энэ бүжгэн дээрээ сайн анхаарч бүжиглэхийг хүсэж байна. Баярлалаа. Зочин шүгчтэй микрофоноо шилжүүлье. 김인형. 참 아름다웠습니다. 파트너한테 감사해야 되겠습니다. 파트너한테 их баярлалаасай. Гэвэл баярлал зүгээр байна. 수고했습니다. Баярлах хэрэгтэй байна. Баярлалаа мөнгө их шүгч. Чинзоо. Март 2 улаан байс сайхан бүжиглээ. Чинзоо юу бити биевэр чам зөндөө нөөц байгааг бисээ харлаа. Чам зөндөө боломжууд байна. Гараа битийг урагшсан явал зүгээр итгэлтэй бүжгэл нэг гимнаст хийж байгаа юм шиг бити хий. Чамд бол зөндөө нөөц. Би саний бүжиг дээр чинь гайгүй оноо өгмөр юм санагдаж байгаа тийм зөндөө зүйлсүүд байлаа. Чи аяа сайхан сонслоо. Вайсны аяг тийм амар хүмүүс сонсдгүй. Чи аяа сайхан сонслоо. Тэгээд тэр зөв зүйлсүүд дээр зөв юм сэтгэлийн зүйлсүүдийг гаргаж чадж гин. Гагцуу жоохон итгэлгүй л байна тий. Энийг дараагийнх дээр яал. Ерөөсөө дутаад байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээ мөнгө их шүгч сая бол гимнастик биш. Саяных бол удаан байд бүжиг шүү. За баярлалаа ингээд тайсны хард сэлгээ өдөөж байгаа. Тэнд хэлийгсэн сайхан бүх хөгсөө хэлээсэй гэж хүсэж байна. Ингээд чин зориг Март нарыг та бүхэн маань үзэгчтэй дэмжээрэй. За та хоёртаа баяр хүргье. Удаан вальстэй хэр хийж чадав? Ерөнхийдөө өөрийгөө дайчилсан, бүрэн дайчилж чадсан л гэж бодож байна. Гэхдээ яг дутагдaltaй тал байгаа. Чинзоо яг нэг зүйлийг асуумаар байна л да. Бэлтгэлээ яг өөртөө хангалттай гэж үзэхээр тийм урт хугацаанд хийж чадж байгаа юу? Ер нь яг яаж хийж байгаа вэ? Бэлтгэлийг чинь сонирхол? Ямар ч өөрийнхөөсөө гаргах 100% чадлаа би дайчилж байгаа. Тэгээд богино хугацаанд ч гэсэн
дайсалж байгаа өшөө илүү болно. Тэгээд бас шүүгч нэртэй бас дахин баярлалаа. Автлаа хамтлагийн дуучин Шинзо хамтран бүжиглэгч Март нарт өгсөн эрхэм шүүгчдийн үнэлгээ. 6 баяр үргээ. Баярлалаа шүүгчдээ баярлалаа. Үзэгчдээ бас баярлалаа. За тааштай амжилт хүсье. Дараагийн бүжгүүдээрээ 7 аваарай заяа. За дээшлээ шүү дандаа. Амжилт. Tiger Energy Drink ирч хүч иргэн ирлээ. Байгалийн цэвэр жимсний шүс Түн Парк. Таны төсөөллийг бид урлана. Orange Design. Хоттой бүжиглийн шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо хэн харин бид бүхэндээ гайхалтай бүжиг, гайхалтай оюун алдрын хөдөлгөөнийг гайхалтай бэлгийг барих гэж байгааг хамтдаа үзэн сонирхцгаая. За, босоос бэлгэлээ. Хийгээч бос. За. Дуучнаараа энэ одоо самба бүжиглэж байна. Самба амар хэцүү юм байна. Тэгээд хамгийн гол нь юм нарийн хөдөлгөөнүүд, тэр хөдөлгөөнийхэн техник, тэр дүрмүүд нь айгүй хэцүү байна. Энэ бүжин дээр бас наараг маань бас нэлээд бохиндуулж, нэлээд уурлуулж байгаа юм шиг байна. Тэгээд бэлтгэл дээр битээр одоо сая одоо жоохон муудал цаг байж байна. Соо тэр ингэж шууд өгч байгаа байхгүй юу? Тэгин гэсэн шүү дээ. Гүү тэгин гээгүй шүү дээ. Тэгвэл би чам яг энэ шиг гээгүй шүү дээ. Эхний бүжиг фасадо болж явдээ үнэхээр сайн оноо авсан. Тэгээд тэрнээсээ бүр илүү гарах гэж самбаага хийгээд тэгээд жоохон сэтгэлд нь хүрэхгүй байх шиг байна. Одоо жоохон сулрахад байх шиг. Гэхдээ сулрахгүй тулд хичээн л дээ яг хаа. Гэхдээ жоохон яг үнийг хэл самба бол амар чангал юм. Тэгээд 1 2 3 4 дуучнаараа бууж өгч байна. За тэгээд наара маань бас жоохон тийм сэтгэлээр жоохон унах гадах шиг байна. Ер нь л амар юм жоох юм султуу талдаа хүйн байна гэдэг энэ удаад л мэдчихээн. Тэгээд их гар хөлийн тэр чанга байдлууд надад аягүй их дутагдж байгаа. Миний одоо харж байсан арай ондоо харагдаад байгаа маа энэ. Энд хайцахгүй. Хоёр уул нь ингээд цэвэр үсгсэн байгаа. Харах уу? Нарагийн жоохон алдаа гаргаад байгаа нэг 3 зүйл байна. Нэг нь болохоор саман яг өөрийнх нь баланс гэдэг байнгын хөдөлдөг, хийх хөдөлдөг хөдөлгөөн. За мөн жоохон байрлалын алдаанууд. За гуравт нь хөлнийх нь тийм чанга суулдаг жоохон нэг алдаа гараад энэ тэгээд сандруулахгүй бол бид хийж байгаа. За. Наран туяа. Одоо тэгж нь. За хэ. Самбаг сайхан чадахгүй юм тийм. Самбаго. Тийм. Хичээнэ.